За намайг хамтлагын ган хуйг гэдэг Бадрах Энержи компани зөв жоо үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал албан тушаалтай манай Бадрах Энержи компани Франц Монголын хамтарсан компани юм аа. За бид Дорногов аймгийн Улаанбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Бадрах Энержи компани зөв жоо үйлдвэрлэлийн туршилтын талбай дээр ирчгээд байна. Бүгдээрээ туршилтын олборлт явуулж буй талбай руу орцгоё. За бүгдээрээ манай зөв жоо төслийн газар дор уусан олборлох технологийн талбай дээр ирчгээд байна. За энэ аргыг сонгосон шалтгаан нь уламж дуурхалах арга буюу эд болон дал дуурхай аргаар олборлох боломжгүй бага агуулгатай ураны хөдөр мөн геологийн тогтцоосон шалтгаалаад энэ аргыг сонгосон юм аа. За манай технологи нь олон давуу талтай. За та бүгдийг харж байгаачлан одоо байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлдэг. Тэгээ байгаль хамгийн ээлтэй ийм технологи юм аа. За манай технологиор үйл ажиллагаа явуулахад ийм цооногийн байгууламж байгуулдаг. Одоо ингээд шахалтын 6 цооног, олборлох 1 цооног, хяналт мониторингийн 16 цооногоос бүрдэж байна. За энэ цооногийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай ахлах мэргэжлийн Мягмар Сүрэн та бүхэнд танилцуулнаа. Бид бүхэн 6 талд шахах цооногийн нэг дээр нэрсэн байна. Энэ шахах цооног маань үйлдвэрээс ирж байгаа уусмлыг энэхүү цооногоор шахнаа. Шахалтын цооногоор оруулсан уусмлаа тухайн хөдрийн биет байгаа урааныг өөртөө уусгаж олборлтын энэхүү цооногоор ноцоосны тусламжтай үйлдвэрлэлөө дамжуулнаа. Манай урааны хөдөр маань газрын хөрснөөс доошоогоо 150 м-т байрладаг. Энэхүү талбай дээр маань байгаль орчны мониторингийн 16 цооног байгуулсан байгаа. Бид нар байгаль орчны мониторингийн 1 цооног дээр ирсэн байна. Эдгээр мониторингийн цооногудаар уусгалтынхаа процессыг бүрэн хянж байна. Здравствуйте, меня зовут Сабит Кусаинов, я приехал с Казахстана. Я работал в такой месторождении, в такой методом добычи больше 15 лет. В Казахстане добывают вот таким методом 70-х годов. Этот метод добычи является самым экологичным, самым чистым, минимальное воздействие на окружающую среду таким методом. Таким методом работает в передовых странах, как Австралия, Канада, Америка. В очень многих странах таким методом добывают не только уран, но и сейчас пытаются разные металлы добывать. За та бүхэндээ цооногийн талбайд газар дор уусан олборлох технологиор ураныг хэрхэн яаж олборладаг талаар макетэн дээр танилцуулъя. Зөв жоо ордын геологийн тогтцол маань ингэж харагдаж байна. За бид хэдийн ярьдгаар малчны худаг буюу ундны усанд хэргэлдэг худаг маань 20 м орчимд байрлаж байна. Энэ давхраг үе дээр за үүнээс доош бид хэд 150-аас 200 м-т манай ураны хөдөр маань энэ улаанаар ингэж байрлаж бий. За ураны хөдрийнхаа 2 тал буюу дээд үе давхаргаас 5-аас 15 м-ийн зузаантай үйл нэвчүүлэх шаврын үеэр тусгаарлагдсан байгаа. За бидний төрөний цооногийн талбай дээр харсан одоо яг цооногийн бүтцэн байгууламж маань ингэж харагдаж байна. За тэгээ олборлох цооног маань энэ улаанаар, шахалтын 6 цооног багсан энэ цэнхрээр ингэж харагдаж байна. Тэгээ хяналт мониторингийн 16 цооног байгаа. Тэр нь энэ цагаанаар харагдаж байна. За хяналтын цооногнууд нь хөдрийн биетээс доош үйл нэвчүүлэх шаврын доод үе дээр нэг цооног байна. Хөдрийн биет дээр нэг цооног, мөн дээд 3 уст үе дээр нэг цооногуд байрлаж байна. За та бүхэнд зөв жоо туршилтын газар дор уусан олборлох технологийн талаар товчхон мэдээлэл өглөө. Манай үйл ажиллагаатай танилцахыг хүссэн хэн бүхэнд манай үе талга нээлттэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.